Бүгдээрээ сайн уу? Бор зүрхээрээ YouTube channel маань эхэлж байна. За энэ удаа та бүхэндээ сэтгэлийн гүн гүнзгий шарах болсон өмнөх хайртайгаа хэрхэн мартах талаар товчхон зөвлөгөө өгье. Танд тэр хүн чинь өдөр болгон биш ч гэсэн үе бодогдож бас сэтгэл зүрхэнд чинь хүндүр байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. Та яагаад тэр хүнийг ингээ байнга бодоод байна вэ гэд асуултанд хариулах юм бол та тэр хүнтэйгээ тодорхой цаг хугацааг хамт туулсан. Тэр хугацаанд тэр хүнтэйгээ хамт хөгшөртлөө үс маань бууралтлаа тэр хүнтэйгээ хамт байна. Тэр хүнтэйгээ 2 3 хүүхэдтэй болно. Ингээд ирээдүгээ тэс дараалтайгаар далд ухамсартаа төсөөлчихсөн байдаг. За тэгээд төсөөлчихсөн явж байгаад гинт тэр хүн маань нэг л өдөр салаад холдоод орхио явчихаар далд ухамсар маань тарих маань за энэ ч одоо юу болж байна? Би ч н одоо ирээдүйг яаж туулах юм бэ? Би тэр хүнгүүгээр одоо ирээдүйн төлөвлөгөөд тэр хүнгүүгээр ямар нэгэн төлөвлөгөө бараг орж ирэхгүй. За би чинь яах вэ гэд тарих маань хэсэгхэн гацалтанд орно. Мөн сэтгэл маань гүн гүнзгий шархалж хоцорно. За тарих сэтгэл хоёр зэрэг нэгэн зэрэг хан мөрөгөхөд нүд харанхуйлдаг, амьдрал харанхуйлдаг. За энэ харанхуугаас та гарахын тулд нэгдүгээр сэтгэл зүйн талаасаа эхлэх хэрэгтэй. Хөнгөө газар олоод хандлаа, нулимсаа дуустал ойлгох хэрэгтэй. За тэгээ уйлаад хэсэг хугацаа өнгөрнө. Тэрний дараа та өнгөрсөн өмнөх хайртайхаа талаар хүлээн зөвшөөрөлт хийх хэрэгтэй. Тэр хүнийг уучлахыг хичээх хэрэгтэй. За уучлах чадахгүй бол за чи угаас ийм хогийн хүн байсан да гэд ямар нэгэн хүлээн зөвшөөрөлт хийх хэрэгтэй. Эсвэл за би чамдаа хайртай. Чи надад үнэхээр сайхан дурсамж цаг хугацааг бэлгэлсэн чамдаа баярлалаа. Тэр хүнийхээ талаар тэр хүн танд ямар сэтгэл үлдээсэн тэр бүгдийг хүлээн зөвшөөрөөд мартах гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Тэрний оронд зүрхнийхээ аль нэг хэсэгт орон зай гаргаад тэр хүнийхээ талаарх дурсамжийг тэндээ түр хадгалчих хэрэгтэй. За ингээд сэтгэл зүйн хувьд ингээд хоёр халхам хийчээд дараа нь тархиныхаа далд ухамсарынхаа хэмжээнд юу хийх вэ гэвэл хэдүүлээ цоо шин хайртын талаар төсөөлөл бий болгох хэрэгтэй. За шинээр төсөөлж байгаа тэр хүн чинь өмнөх таны хайртай байсан хүнээс 2 3 4 дахин илүү сайн хүн байхаар төсөөлөх хэрэгтэй. Тэр хүн чинь таны хүссэн гадаад төрөх зан чанар за юу гэдгийг тэр болгоныг ингээд цаасан дээр доош нь ингээд игнүүлээд бичих хэрэгтэй. За тэгээд бүр нүдэндээ кино үзэж байгаа юм шиг төсөөлөх хэрэгтэй. Та хэр удаан төсөөлж чадна, хэр бүр бодитоор, хэр бүр сэтгэл зүрхшин догтлон төсөөлж чадна. Төдий хэмжээгээр таны далд ухамсар итгэж эхэлнэ. Энэ хүн чинь ямар гоё ирээдүйтэй юм бэ? Энэ хүн чинь ямар гоё зоригтой юм бэ? За энэ ирээдүйг хараад би урагшлах ёстой юм байна. Окей гэд тархич нь хүлээн авна. За ингээд сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрөлтийг өгөөд тархиндаа шин зориг тэмүүллийг өгснөөр таны нөгөө зүрхэн дээр уушгин дээр ингээд чулуу дарсан мэдрэмжээс баг багаар хөнгөрч эхэлнэ. За энэ бол
За энэ миний ярьж байгаа зүйл бол ямар нэгэн номноос уншсан зүйл бол биш шүү. Яг миний энэ амьдрал тохиолдсон зүйлийг би та бүхэндээ бор зүрхээрээ хуваалцаж байгаа шүү. Бор зүрхээрээ туулсан юм а бор зүрхээрээ хуваалцаж байгаа шүү. За ерөнхийдөө ингээ ярих зүйл маань дууслаа. Та бүхэндээ амжилт хүсье. Өөртөө хайртай байгаарай. Өөртөө зөөлөн хандаарай. За баяртай.